За. За 41 дэх адлаа байдаг гэж байна. Pan Digital Prime. За Pan Digital гэдэг нь тэгээс энэ хүртэл цифрүүд яг нэг удаа орсон. Энэ оронтой Pan Digital гэж хэлээд байгаа тийм. Жишээлх юм бол тэг орохгүй гэсэн үг тийм. Дээлтаа шилжүүл. Энэ бол 1-ээс 4 хүртэл тоонууд орсон болохоор 4 оронтой Pan Digital тоо гэж байна тийм. Тэгээ энэс анхны тоо юм байна л. Тэгээд хамгийн том Pan Digital Prime-ыг олно гэнэ. За хамгийн том Pan Digital Prime-ыг яаж олох вэ? Өчтөр нэр яасан шүү дээ. Өчтөр илүү 111 батсан. За 11 батсан. За тэрч. За тэгэхээр ингээл та цифруудыг бичээ те 1 2 3 4 5 6 7 8 9. За авч үзье. Авч үзье. 9 оронтой Pan Digital байх боломжгүй гэж орж ирээд байна л та. Болох юм болоо. Энэ бидний нийлбэр чи хэд вүлээ? 45 болдог санагдаад байна. Энэ 45 биз дээ тий. Нэг сайн хүртэл таны нийлбэр чи энийг өөрчлөх нь энийг нэг баах нь шүү дээ. Тэгэхээр 9-ийг бүрждэх нь 10 хахад 2 болох гэдэг шүү дээ. 45. Тэгээ цифруудын нийлбэр нь 3 тоогдож байвал тэр тоо 3 тоогдож шүү дээ. Тэгэхээр 9 оронтой Pan Digital тоо бол байхгүй. За энд манай хариу бол 7 оронтой. Тэгээ бид нар 8 оронтой Pan Digital тоо байгаа юу гэж үзээ л дээ. 8 оронтой Pan Digital гэх юм бол за 9 оронтой бол байхгүй. 8 оронтой чинь хэдэн тоо бол юм? 8 орон гэхэр чинь A, B 1 2 3 1 2 3. За 100 сая тоо гэнэ тий. Тэгэхээр чи яхах вэ? Найман оронтой гэдэг чинь 99 сая хүртэл тоонууд байгаа гэсэн үг шүү дээ. Өдрөө зүгээр 100 сая хүртэл анхны тоонуудыг олохдоо Pan Digital сэний болох нэ. Эцэг яаж чадмаар юм бэ? Хөөж би 100 сая хүртэл гүйлгэж чадна л да, нэгээс энэ хүртэл гүйлгээ шалгачих болно л. Тэгээд нэг хэдэн анхны тоо гэх нэг хэдэн л анхны тоо гэж нэг сая анхны тоо л байгаа зү. Сая хүрэх юм уу? Тэгэнгүүтээ нэг сая анхны тоог бүгднийг Pan Digital байна уу гэж ихээс нь баграм шалгаал. Хамгийн эхлээд болцсон анхны тоо. Тэгж хийгээ жоохон удах юм шиг санагдаад байна. Жоохон сонирхолгүй. Тэгэхээр бид нэр сэлгэмэл хийж болно те. Сэлгэмэл хийгээд тэгээ тэр анхны тоо мөн үү биш үү гэдгийг шалгадаг. Тийм нэг
бодолд байж болох юм тий. Байж болно шүү дээ тий. Тэгэхээр бид нэр эхлээд 8-ын сэлгэмэл гэж хэлсэн байхгүй юу? 8 факториал ч гэдэг. Ийм юм лөө. За энэ арай нэг жоохон наагаад байна уу? 2-ыг үржихэн 3 үржихэн 4 үржихэн 5 үржихэн 6 үржихэн 7 үржихэн. Амар багасгах юм байна. За тэгээд сэлгэмэл хий. Тэгэхээр шууд эхлээд 8 оногтой гэж үзээд 8 сэлгэмэл хийгээд тэгээд тэрүүгээрээ нэгээс 9 хүртэл цэфэр байж болно гэсэн утгатай шүү дээ. Тэгээд дараа нь 7 гэх мэтчлэн тэгээд 1 хүртэл. За мэдээж 4 хавцаа ямар ч байсан гэсэн шийдтэйг бид нэр мэдчихэж байгаа шүү дээ. 4 харцсан тий. За шууд сэлгэмэл хийч. Аим багсах юм. Юу 100 сая вэ? 40,000 гал болж байгаа. Бид нэр ингэж болдог л доо. Сиг нэг юм гол функцүүд байгаа. За тэр чинь next permutation гэдэг. Next permutation гэхэр чинь бид нэр их сэлгэмэл хийхгүй болохоор recursive нөөцтэй бичүүл зүгээр. За тэгэхээр бид нэр одоо ашигласан байгаа цифрүүдээ энд байгаа гэж үзье. За тэгэнгүүт бүгдээрээ тэг учраас алинч хэрэглээг ба гэж үзэлт. За тэгээ анхны том мөн гэдгийг шалгадаг нэг юм заавал хийж таартай болоо. Эсвэл ямар их хүчиж байна энэ нэр. Тэгвэл үлэг болчих. Map хийж мэн ёо сүлэрлээ. Хадгалчмаар юм даа. Тэгээд ихтэй олонгот нь гаргаж ирэл тавьчихдаг те. Байн бичсээр итэл. Чинээч бичлэгэн дээр 10 бичлэгэн дээр орсон байгаа. Хөдөлж өнд бол 30 минут ажиллаад шүү дээ. За энэ анхны таалгч яг үлээ. Надад ч миний юунууд байгаа л да. Юу лээ. Миний өчигдрийн бодлогын код байгаа л да. Чи идэг бодлоо. За нэг батгад. Сайжруулсан анхны тоо хайдаг нэг юм бичсэн. Нэг тоо өөрийг нь дууддаг. Алцаа. Нэг юм анхны тоо хайдаг юм бичцээ. За энэ дээр ба штэ. Биччихье. Нэг эсвэл тэг байвал анхны тоо биш гэдэг те. За пиу за тангиулч дөө нөгөө мапс ч байгаа. Энэ нэлийн гайгүй сайжруулсан анхны тоо олдог. Анхны тоо л гоо. Тэг хоох үйлчлэг амар хийхгүй гэсэн. Тэр харцсангуу ер нь анхны
тагаах нэлээд дажгүй аргууд нэг багш. За энийг төгшөөлөх гэж байгаа л. За тэрч. За рекурсив явууч. Манай рекурсив чинь юм шүү дээ. 10 тийм. Панда дижиталын 18-аас эхлээд 9-өөс л уусаа шал баталгаатай. Ямар ч панда дижитал юу ахналтай байхгүй. 8 19 тэнцүү за 4 хүртэл шалгахад болохоор байсан. 4-дөр бол баталгаатай бол. Тэгээд рекурсив явууч. Тэгээд арга болгондоо нөгөөдгөө за рекурсив гарахтаа юу яадаг цэвэрлдэг байж болох юм тий. Рекурсив гэх. За энийг бичиж ядаад ах юм. Наа насаараа бичсэн рекурсив step та. Степэн тэнцүү 10 байвал манай ямар нэг сэлгэмэл олдсон гэсэн үг. Тэгэхээр энийг шалгах асуудал. Тэгээд гаднаг бол тэгээд юу вэ гэхээр хэрвээ тухайн цифрыг бид нэр хэрэглээгүй байвал агийн степэн бид нар тухайн арн дээр энэ цифрыг 50 гэсэн үг. Тэгээд рекурсив маань next буцаж орж ирэхдээ за энийг энэ агийн степ энэ бол шаардлагагүй. Тэгтээ нөгөө одоо дэг хэрэгэлцэн гэдгээр аяг хэрэгэлцэн гэдгээр хадгалах хэрэгтэй. Тэгээ буцаж орж ирэхдээ за хэрэглэхээ болчихлоо тий. За ингэж болоод шалгахтаа бол энэ нь шаардлагагүй тий хөвчлөө бараг хэрэггүй. Хэрэггүй шахтаа ахттай бичиж. За тэр шалгахтаа нөгөө чинь юм шүү дээ. За чи ямар өсгөж байлаа? Ээл гэж өсгөж байхгүй шүү дээ. Энэ тэр нь явахгүй болохгүй. За. Одоо юм шүү дээ. Манай 5 тэгээд цифрийн хэлбэртэй. Digit sum манай нам чинь тиг digit sum тиг. Цифрийн хэлбэр нь 3 байвал бид анхны тав байна уу гэж 3 тоогдчихвэл бид нэр анхны тав байна уу гэдгийг шалгах шаардлага байхгүй. Үүний доо болов байхгүй шүү дээ. Тийм учраас бид нэр өөрсдөө тэрийг бодож олно гэсэн хийнэ гэсэн. Тэгэл for байгаа. Тоо маань болохоор тоогоо 10 орчуулаад нэг цифр нэмээд байх гэсэн үг шүү дээ. Цифрүүдийн хэлбэр болохоор зүгээр л энэ шүү дээ тий. Ингэж ангилжлах л тий. За тэгжэл яг л болцсон мэт. Number за болцсон. Digit sum хэрвээ digit sum сүүлийн цифр нэрээ 5 bijлахгүй юм шүү дээ. 5 юм уу 2? Яаж шалгах вэ? Тэгэхээр бид энэ үйлчлэгийг хэмнэх гэдэг байгаа шүү дээ.
энд ороо шалгалдаг. Гэхдээ бид нэр энд хийчих юм бол энд авталтыг хийхэ болчих واخгүй юу. Хэрвээ A-ийн степс асгах нэг нь and нэг нь тэг байна гэсэн үг. Тэгээд тэгш гэсэн үг. Тэгэх юм бол энэ шалгахгүй. Өөр болохоор мод бол 5 тэ. Тэгвэл бас шалгахгүй. За тэгээд тэр дижит сам хата тэг үед бид шууд програм маа гэж шууд зогсоож болох юм байна те. Болохгүй лөө. Тэгээд бид нэр энэ давталтаа хийчихэд рекурсив хийчихэд энд нь шалгах юм байна. Хэрвээ solution нь тэгээс ялгаатай байвал бид нэр олдсон гэсэн үг учраас энэ програмд бас тухайн сэлгэмэлчин эхлээд юу гэдэг нэгээр ихсэн оронтой анхныдаа олцоод тэнд нь зогсоочих юм бол болохгүй шүү дээ. Цаашаа явсаар 2 3 4 9 ихсэн анхныдаа очиж магадгүй тухайн оронтой. Тухайн оронгод дуустал шалгах хэрэгтэй. Тэгээд дараа нь энд орон буурахаас өмнө тэгээд юу гэсэн үг бид 7 оронтой сэлгэмэл олцсон юу анхныдаа олцсон бол 6 оронтойг шалгах хэрэггүй гэсэн үг байхгүй тийм. Эмэл санаа. За тэгээд this prime numberтэй. Хэрвээ байвал ахнатаа байвал max ингээл хэлчих واخ та. За хаста алдаагүй газруудаа компайл хийчихсэн. Ганцхан чамаагүй. Чааш. За тэгжэл таар. Map алга гэж байна. Prime size зарлаагүй гэж байна. Юу гэсэн юм бэ? Энэ юу? Map байхгүй болохоор зарлагддаг юм шиг. Digit sum гэдэг юм. S-ийн томоор л юм шиг байна. Ингэж утгах юм уу те? Тэгтээ анхныдаа шалгаж байгаа шүү дээ. Юу эн чинь 40,000 дээр ингэж үзсэн. Энд чинь бидний хийж байгаа үйлдэл чинь гайгүй шүү дээ. 40,000 дээр юм хин ер нь бол юм шүү дээ. 8 бактериал дээр юм хин 7-ын бактериал юм хин гэл ингэ шалгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нийт хийж байгаа шалгаж байгаа тоонууд нь болохоор за 8 бактериалыг өөрчдөг нь хоёрлох. Тэгээ анхны төвсгийг шалгаж байгаа үйлдэл. За тэр мэдээж 8-аар өөрчүүлнэ оронгийн тоо. Тэгээ 2-оор өөрчүүлнэ. Тэгээд өөрчдөг нь анхны төвсгийг шалгаж байгаа нь болохоор за 40,000 үйлдэл гэж үзье л дээ. 40,000 авдрагт болцсон. Тэгээд гэхдээ юус анхны тоо шалгана гэдэг чинь нэг л үйлдэл шалгаж байгаа гэж үзэж болох юм байна. За тэгэхээр 16 сая үйлдэл хийж байгаа. Члал хараа. Цифр дээр нэг тгийг оруулсан ба шүү дээ. Өстө. Гусан юм бэ. Пан дижитал чинь нэгээс шүү дээ. Нэгээс энэ хүртэл.
энэ жоохон заваарна. Хилж үзнэ. Юу болж байна болохгүй. Өөх хөрхтиг. Тэг дээр ингээ гаццаа. Шүү дээ. Чалаа баг. Наа болж байгаа л үү дээ. Харин хөдөлсөн шүү дээ. За ингээл байхад дижиталууд яваад шүү дээ. Тэгээд тэр чинь анхны тооны шалгаад байгаа гэсэн үг шүү дээ. Яагаад энэ яагаад гэж бодоод байгаа. Энэ уус болоод байгаа юм. Энэ уус. Энэ тусгүй. Толор орсноо юу гэдгийг шалгана. Тэгээ бидний тэгшин шалгаж байгаа шүү дээ. 5-ын шалгаж байгаа, тэгшин шалгаж байгаа. Тэгэхээр тэгшин шалгаж байгаа устгачаа. 5-ыг нь бид нэр өөрсдөө шалгачиж байгаа шүү дээ. Тэгээ энэ хэрэггүй. Тэгээд мог болуулна. Намар орцсон. Намар л үуч. Намар ток. Ийшээ хийх гээд бодоод байна. Аач 7-оос эхлээд үзээ та. 8 дээр яагаад ингэж бодоод байна? Далаад ирч гэсэн бодоод байна тийм. Далаад 5. 9800 98. Миний анхны тоороо мап руу хийгээд байгаа бол чинь тарчлаагаад байна юм л арил хотлал удаад байна да. Ийм ингэж бодох юм бол энэ бодол шалгатлаа бодол гэсэн үг л дээ. 6 дээр 1 секунд ажиллаж штт. За 7 дээр гэхдээ саяныхаа сайжруулсан л дээ. Анаар төрд мап болгоцсон штт те. 7 дээр гэхэр чинь энэ чинь шууд 10 орж өгдөө штт. Unique prime гинэ. Тэгсэн чинь unique prime биш л гэж орж ирээд байна. Ёо өстэй ямар мангар юм. Би хоёрын цифр нь байхгүй шүү дээ. 1-8 хүртэл явах хэрэгтэй шүү дээ. Ямар
Яа, станер. Нэгээс 10 хүртэл явах хэрэгтэй шүү дээ, тий. Тэгвэл би зүгээр next permutation гэж шууд явчих болох байсан юм шүү дээ. Яа. Заст галзаалаа. Нэгээс 8 чинь тэгвэл бид нар бодоод үзье л та. Нэгээс 8 чинь цэврүүдийн нийлбэр нийтээ. Нэгээс 8 хүртэл таны нийлбэр чаа бодоодсэн чаа. Би цифрууданд давхарддаггүй тийм сэлгэмэл хийсэн байгаа байхгүй юу? тэрийг сая засчлаа л да. Цифрууданд давхарддаггүй хамгийн их анхны тав бол хэтг бодлого бодоо наац. Тэгсэн чинь панд дижиталч өөр. 1.8 гэдэг чинь уус энэ шүү дээ. 8-ыг үржих нь 9 суух нь 2. За энэ 9-д 3 орсон юм чи 3 тагчл таана л да. Тэгэхээр 8 оронтой панд дижитал анхны тав байхгүй байхгүй. Бид 7-оос эхлэх хэрэгтэй гэсэн. Тэгээд балаа юм. Гэтэ одоо бид нэр энэ permutation next permutation гэдэг юм ашиглана. 7000 765 2 4 1 3 загалцалцсан. Ёо өстэй нэр. Саяста гайхал шүү дээ. За одоо энийг үстэй бидний recursive шууд next permutation гэдгээр бодож үзгөө. Дүү сонирхолтой. Цаг 27 минут. За явуулъя. Next тэрийг ашиглаж босчих юм бол энэ мог ингэж бичиж авах шаардлагагүй болчихно л да. Цагаал юм да. Next permutation гэдэг нэг юм гоё юм байна. First last юм да. За permutation next permutation шууд биччихье. Recursive ашиглахгүйгээр тэгээд за бид нэр юг сэлэх гэж байгаа гэдгээ ада хийгээл тэгээ болчихно гэсэн. Юг сэлэх гэж байгаа гэдгээ ада хий гэсэн. За хай зарлж ада тэнцвэнийг тэгээд энийг агийн юу гэдгийг 0 тэнцвэнийг нэг шар айсосхоныг тэнцүү аа гэх юм те зүг. Гэсэн. За тэгээд тэр чинь бол нэг сэлгэмэл шүү дээ те. Тэгэнгүүт одоо сэлгэмэлийг шалгадаг үйлдэл чинь энэ байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ дүү айл хийх юм аа. Одоо яг хамгийн ихний сэлгэмлийн тохиолдол дээр нэг ажиллах хэрэгтэй. Тэгээд while яардаг. Энэ авчихсан тий. За одоо нөгөө next permutation өвчин чи ямар санал алгоритмд гэдэг юм бэ? Next permutation гэдэг дээр нэмэх нь 10 гэх бах шүү. За ингээл ажиллах хэрэгтэй доо. Бид нөгөө recursive дуудахгүй байгаа шүү дээ. Ай зарлагдаагүй. Би өстэй чицгэрний жижиг алтанаас салахгүй маа. Step анавла step
биш орно шүү дээ тий. Хаана ретүр нэг байна. Энэ ч одоо continue бол таталт учраас do while гэдэг таталт учраас. Олцоо. За дүүл рекурсив устгаж. Рекурсив устгаж тэгээд тэнгуүтэ рекурсив хэрэгжилж байгаа энийг устгаж. Ингээл болчихсон. Анхныдаа эсхийг тухайн сэлгэмэл анхныдаа эсхийг шалгаж байгаа эсэх нь бол энэ шүү дээ. Ингээл болоо тий. Тэгээд тэгэл нэг манай next permutation явуулчих байгаа байхгүй юу? Recursive өөрсдөө бид нэрэхгүй. Энэ айгуу дажгүй permutation шүү. Ингээд ашиглаас орчвол гэдэг талаас нь хийж байгаа шүү. За. Тэгэл одоо байгаа сэлгэмэл чинь 1 2 3 4 5 6 7. Яг 17 байвал 1 2 3 4 5 6 7 гэдэг ихний 7-ыг оруулчих шүү дээ. Тэр чинь өөрөө нэг тохиолдол учраас тэрийг анхны тав байна уу гэдгийг эхлээ шалгаж байгаа байхгүй юу? Тэгээ байвал шийдтэй нэмэл ингээл яваад байгаа гэсэн. Тэгээд next permutation гэдэг юм ер нь бол дахиад нэг сэлгэмлийн ингээл цагаан толгойн дараагийнх руу шилжүүлэл яваад идэв юм л. Тэгээд хамгийн сүүлийн сэлгэмэл буюу одоо энэ 7 дээр бол 7 6 5 4 3 2 1 гэсэн тохиолдол дээр очичоод next permutation гэдэг функцэн false тогтцоо. Ягаад гэхээр дуусч учраас дахиж permutation байхгүй. Тэнгүүт нь орж ирэх гэсэн. Permutation гэдэг нь сэлгэмэл гэсэн. За. Чинь нэг ингэж л отож болж байна. Үний бүр хөндрүүлсэн рекурсив бичиж өчөөд төөр мөр хийгээд хэмээн алт болсон шүү дээ. Өөрөө өстө баларлаа шүү. За дуслаа.